Энэ жил байгаль орчин аялал жуулчлалын яам хамгаалан зүй зохистой ашиглан нөхөн сэргээн гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээр тодорхойлжээ. Мөн аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэгч жил болгон гэж төлөвлөсөн байна. Манай улсын онгон тагшин байгаль нүүдэлчин аж ахуй ёс заншил уламжлалыг цар тахлын аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд анхаарах төлөвлөгөө гаргасан байна. Монгол улсыг зориулж ирэх жуулчдын тоог бол 1 сая төгрөг гэж байгаа. За мэдээж 1 сая жуулчин төгрөг гэдэг нь бол зүгээр нэг юм бол тоо байж тарахгүй тийм ээ. Энэ дээр бол аялал жуулчлалын зочлох үйлчлэгээ, бүтээгдэхүүн үйлчлэгээ, за аялал жуулчлалын гол чиглэлийн зам дагуух үйлчлэгээ, за жуулчдад зориулсан одоо ая тухтай, тав тухтай тийм ээ. Тэр байгалийн аялал жуулчлалын одоо аль бус нутагт байгаа түүхэн аялал жуулчлалын найл газрууд дээр байж байгаа жуулчдыг зорио очих тэр тав тухыг хангах нь бас нэг тэргүүний зорилт болоод энэ зорилтууд одоо зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд бол үндсэндээ бол маш сайн эрчимтэй ингээд эрчимжээд явж байгаа. Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого хэрэгжүүлэх хүлэмжийн хий алгарлыг 12.3%-аар бууруулах бодлого тусгасан. Энэ хүрээнд агаарын бохирдол, эрчим хүч, мал аж ахуй, зохистой бэлчээрийн ашиглалтыг дэмжихээр төлөвлөд байна. Цөлжилтийг бууруулах, газрын дараацлыг бууруулах гэдэг нь бол маш одоо тэргуун зорилтуудын нэг байж байгаа. За тийм ч учраас ялангуяа энэ нэг экосистемийн эмзэг газар нутгуудад одоо гутаан даваач байт юм уу тий. За ноён уулч байт юм уу тий. Энэ тусгай хамгаалтанд авах ажил бол одоо яг шаттараатай ингээ хийгдээд явж байгаа ажил. Ирэх жилүүдэд бас мөн тусгай хамгаалтанд авах дараагийн газруудын бол судалгаа нь бол хийгдсэн. Одоо яг засгийн газрын уралдаанд танилцуулгад ерөнхийдөө бэлэн болсон юм төвшөндөө явж байгаа. Өнгөрөх 2020 онд байгаль орчин аялал жуулчлалын салбарт томоохон ажлууд өрнөсөн жил байсан. Жишээлбэл Тосон улстай байгалийн нөөц газрыг ЮНЕСКОгийн хүн ба шин мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлжээ. Тус бүсд нь ойт болон тал хэрийн экосистемийг хадгалсан цагаан зэр төлөлөх, эдээшлэх, бэлчээрлэх болон нуур тойрон мэлбэгтэй усны шувууд зусах өндөглөх таатай нутаг юм а. Ийхүү Тосон улстай байгалийн нөөц газрыг дэлхийн хэмжээнд хамгаалах боломж нөхцөл бүрдсэн байна.